Нэгдүгээр зарчим бол өөрийгөө хуурахгүй байх. Учир нь өөрийгөө хуурах хамгийн амархан. Энэ бичлэг дээр ярих ном бол Ego is the Enemy буюу эго таны дайсан гэх Ryan Holiday зохиолчийн ном юм. Бид амжилт гаргахтлаа адгам тэмүүлж, унаж бүдэртлээ, эсвэл улам ихийг хүсдлээ урагшлан давшиж, сөхөрч ялагдмах за ахаад л сөрж тэмцэж, дахиад л өөдлөн дэвждэг. Харин энэ урт холын замд бидэнтэй алхам тутам таарахтайсан бол эго юм. Өөрөөр хэлбэл эго барьж бүтээхийн, засаж сайжруулахын, сэргээн босгохын эсрэг байдаг хамгийн том дайсан. Товчхондоо энэ ном танд өсөж тэмүүлэхдээ ч даруй дүлгөөн, амжилт олсон ч инэрэнгүй зөөлөн, унаж бүдэрсэн ч уян хатан байхыг сануулах болно. Уг ном нь тэмүүлэл, амжилт, бүтлгүүтэл гэсэн 3 хэсэгт хуваагддаг. Тус 3 хэсгээс би та бүхэнд гол ойлголтуудыг тайлбарлаж өгөх болно. Зохиолч амжилттай агуу хичээнгүй хүмүүсийн гол дайсан нь гадаах ертөнц биш харин дотор нь байдаг. Яг одоо чамдч байгаа. Тэр бол чиний эго гэж хэлсэн байдаг. Тэгвэл эго гэж яг юу вэ? За нэгэн залруулах зүйл байна. Тэр нь юу гэвэл уг ном нь эго яг яаж ажилдаг тухай биш, яг яаж удирдах тухай гардаг учраас эго гэдэг зүйлийг ойлгоцсон хүмүүс зориулсан гэсэн үг. Түүнээс бусдаар TikTok ухчаал аим сүртэй идэлт тараал хөөрөөл энэ эго гэж юу юм бэ? Би яг эготой байгаа. Би эгоист гэдэг. Наа. Тийм хүмүүс яг номыг уншаад бол ойлгоход хэцүү. No chance. Тийм учраас эго гэдэг ойлголт байхгүй хүмүүс зориулаад би эго гэж яг юу болохыг эхлээд тайлбарлаад өгье. Эго гэдэг нь бардам, шунал, атаархал гэсэн сэтгэл хөдлөл бол биш. Эго гэдэг нь латин үг бөгөөд латинаар би гэсэн утгатай үг. Тэгээд сүүлдээ эго гэдэг үг нь философи болоод өөрийгөө хамгаалах механизм болсон. Өөрийгөө хамгаалах механизм гэдгийг 3 жишгээр тайлбарлая. Нэгэн залуу тэмцээнд ороод ялагдчихэж, бодит байдал дээр тэр залуу бэлтгэлээ дутуу хийсэн. Харин хамгаалах механизм нь шүүгч шударга биш байсан гэж ажиллана. Энэ нь бусдыг буруутгаж өөрийгөө хамгаална. Дараагийн жишээ. Нэг залуу нийтийн газар уцаа донтчихсан юм шиг ширтэж байлаа. Түүний таньдаг хүрэн ирээд минь асуугаад "Үе, чи наа уцандаа донтлоо штэ" гэж хэлэхэд хамгаалах механизм надад тийм асуудал байхгүй гэж үгүйсгдэг. Бодит байдал дээр тэр хүн сул талаа ил байлгасан. Тэр нь үнэн. 3 дахь жишээ нь арай сонирхолтой байна. Нэгэн ютубер залуу бичлэг хийгээд хейт комент нэлээ их авчиж. Хамгаалах механизм нь дахиад нэг бичлэг хийгээд надад тэр чинь хамаагүй гэж инээгээд тоглоом болгож өнгөрөх. Бодит байдал дээр тэр хүн хейт комментууд буюу шүүмжлэлүүдээс санаа авч болох байсан. Эсвэл өөрийгөө сайжруулж болох байсан. Гэх мэтчлэн эго ингэж илэрдэг бахан. Ерөнхийдөө бол эго өөрийгөө хамгаалдаг, харин хамгаалах эсхийг нь чи шийдэж удирддаг. Эго амьдралын өөр үе шатанд өөрөөр илэрдэг. Дээшээ өсөх үед эго саад болдог. Яаж вэ гэвэл би бүгдийг мэднэ гэж бидэнд итгүүлдэг. Анхан шатны ажил хийх, цагийн ажил хийхээс татгалзаж бид өөрсдийгөө юу хүртэх ёстой, юмс яаж байх ёстойг бодохдоо гацдаг. Чи өөрийн аль хэдийн мэднэ гэж бодож байгаа зүйлийг сурч чадахгүй гэж Эпиктетус хэлсэн. Тиймээс эго эхний шат буюу тэмүүлэхэд саад болдог. Ажлыг хийлэгдэггүй, цагийг зориулж гаргадаггүй, өөрийгөө хянах чадварыг үгүй хийдэг, боломжуудыг хааж амжилтанд хүрэхэд сатаар болдог. Харин чи эсэргээрээ маш авьяастай, ухаантай эсвэл эгогоо хяналтандаа байлгаж байгаад амжилтанд хүрлээ гэж бодъё. Баяр хүргэе. Одоо эго чинь бүрч аюултай боллоо. Учир нь чамд алдах зүйл бий болсон. Тэр бол чиний амжилт. Тийм ээ. Эхэндээ эго суралцахад саад болдог бол амжилтын үед ч юм уу адил дайсан хിവэрээ. Өөрийгөө томоор бодож ирэх юм бийдэлж байгаа гэж бодоход хүргэж хит даварч өөрийгөө дийлчихгүй гэж эндүрүүлдэг. Эсвэргээрээ чи үргэлж суралцах чивээр байх ёстой. Харин эго үүнийг хүсэхгүй, өөрийгөө агуу гэж бодогдуулдаг. Иймээс амжилтын үед эго биднийг бардам, дээрэнгүй, хамтран ажиллахад хэцүү хүн болгодог. Ийхүү явсаар эцэстээ 3 дахь сүүлийн шат руу хөтэлдэг. Тэр бол бүтлгүйтэл.
Өөрсдийн буруугаас ч бай, буруугүй ч бай, бид уналттай тулгарна. Дүүлэн гарна, ичүүртэй байдалд орно, алдагдaltaй байна, алдаа гаргана, хит даврна. Хэрвээ дэшээ явах замдаа эгоогоо сонсож байсан бол энэ үед байдал бүр дордно. Саад дотгоор бол амьдралын салшгүй бидний үнэн мөч болон хэсэг. Тэрийг тойрч гарах боломжгүй. Ингээ сонсохоор юу вэ? Тэгээд өөртөө ядаж би чадна гэд томорч болохгүй юм уу? Итгэлтэй байхгүй бол яаж амжилт удахад тэмүүлэх юм? Яах юм? Өөрийгөө арчаагүй гэж мэдрээд ажиллаа хийгээд л байх юм уу? Энэтэй нүүр тул гэж чимээгүй илэг дог болох юм. Ягч бас биш ээ. Одоо анхаарлаа маш сайн хандуул. Санал болгож үечлэгнүүдийг битээр дэлгэцээ фул скрин болго. Хэрвээ надтай хэдэн минут хамт байгаад энийг зөв ойлгох юм бол амьдралынхаа ихэнх нөхцөл байдалд чи эгөөдөө захирагдахгүй. Өөртөө эргэлзээ болон тэсвэрлжгүй эго хоорондын байх зөв байр суурь бол өөртөө итгэх итгэл. Өөртөө итгэх итгэл буюу confidence бол эгогийн эсрэг зүйл. Өөртөө эргэлзээ нь өөрийгөө дутуу үнэлдэг. Би чадахгүй, би бэлэн биш. Надаас дээр хүмүүс зөндөө. Алдаа гаргахаас айгаад эхэлдэггүй. Бусдын бодол өөрийнх нь бодлоос илүү жинтэй санагддаг. Би өөрийгөө хэд мянга сайн гэж бодоод нэмэрхгүй. Чадвартай атлаа хөдөлдөггүй. Боломж байхад ухардаг. Хэрвээ би энийг хийх гэж оролдвол өвдөн гэж айдаг. Энэ нь эгогийн сул хэлбэр. Харин тэсвэржгүй эго гэдэг нь өөрийгөө хит үнэлсэн. Би л зөв. Би аль хэдийн мэднэ. Би угаасаа төрчихсөн гэсэн хандлагатай. Шүүмжлэл сонсдоггүй. Суралцах шаардлагагүй юм шиг авиралдаг. Хэрвээ алдаа гаргах юм бол хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй бол тэр хүн сайжрахгүй. Хэрвээ би сул гэдгийг хүлээн зөвшөөрвөл би бутарч унах болно гэсэн айдас хүйцтэй. Энэ нь эгогийн хитрүүлсэн хэлбэр. Харин энэ хоёрын дунд зөв байр суурь нь өөртөө итгэх итгэл. Би чадна. Гэхдээ сурах зүйлс байгаа. Би үнцэнтэй, гэхдээ дөөс биш. Алдаанаас зүхдахгүй, бас алдаагаар өөрийгөө устгахгүй. Нэг бодлын өөрийгөө маш сайн мэддэг хүн. Өөрийн бодит туршлага, чадвар дээр дүгнсэн үнэн дүгнэлт. Тэгэхээр эгогоо удирддаг хүн өөртөө итгэх итгэлтэй хүн байх нь. Өөртөө итгэх итгэлтэй хүн өөрийгөө маш сайн мэддэг байх нь. Хэрвээ ямар нэгэн шүүмжлэл ирэх юм бол хариу үйлдэлээ гадагшаага биш, дотгошоогоо өөр дээрээ анхаардаг байх нь. Өөр дээрээ анхаарч үйлдэл авч ямар хүн гэдгээ үйлдэлээрээ харуулдаг. Үгээ цэндэг, маш даруухан хүн байх нь. Ингээд бодохоор бидний мэддэг ухаантай, эрдэмтэй, мэдлэгтэй хүмүүс бүгд эгоогоо удирддаг юм шиг санагдаж эхэлж байна. Хэрвээ ухаантай хүн бол эгоогоо удирдах чаддаг л хүн байж таараа гэдэг бодолч орж ирж байна. За тэгэхээр дүгнэлт эгоогоо яаж удирдах вэ? Шийдэл нь яг юу вэ? За миний хариулах байгаа хариулт бол яг цэвэр миний өөрийн бодол. Яг ийм гэсэн үг бол биш. Энэ бол миний хувийн өнцөг. Миний бодлоор эгоогоо удирдахад даруй байх ёстой. Ямар үед гадагшаага эгоогоо гаргах уу, ямар үед дотгошоогоо эготой байхаа мэддэг байх ёстой. Эрдэмтэй хүн дараа их мөрөндөлгөн гэдэг үг байдаг та. Зээ. Энэ бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа. Эгоогоо сайн ойлгож удирдах чадна гэдэгт бол би та бүхэнд итгэлтэй байна. За бичлэг минь одоо удахгүй дуусгах гэж байна. Тийм болохоор энэ бичлэг дээр гарсан чухал түлхүүр үгүүдийг би та бүхэнд хэлье. Эгоогоо ойлгох, эгоогоо удирдах, гадагшаа дотгошоо эго, сул эготой хүн, хитэрсэн эготой хүн. За энэ түлхүүр үгүүд ямар учиртай вэ гэвэл энэ бичлэг дээр гарсан ойлгосоо гэсэн хамгийн чухал үгнүүд байгаа. Энэ түлхүүр үгүүдээр өөрийн бодит туршлага, өөрийн бодит ур чадвар дээр үндэслээд ямар хүн болмоор байгаа тэр төвшөндөө эгоогоо удирдах явж сураарай гэж би та бүхнээс хүсье. Хэрвээ нэгч болоод их хүн тэгж чадах юм бол энэ бичлэг хийсэн үр дүн минь гарлаа гэсэн үг. За тэгээд бичлэгээ дуусгахаас өмнө урмын үг хайрлая. Амьдралд хэцүү зүйлс тохиолддог. Тэр бүх хэцүү зүйлсүүдийг чи мэдхгүйгээр давсан байж болно. Гэхдээ зүгээр сургуульд чи хичээлээ бэлдээд шалгалтаа өгдөг бол амьдралд чи шалгалтаа өгөөд хичээлээ хийдэг.
Тийм болохоор шалгалтаа чи өгч гисэн. Одоо хичээлэх цаг чинь болсон байна. Хичээлсний дараа чи дараагийн шалгалтанд унах нь бага. За тэгээд шинэ оны минь төргий. 1 сарын 10 байна. Баян болж байна. За. Тэгээд ямар тач чиний хүсэж байгаа зүйлийг чи зөвхөн өөрөө л биелүүлж чадна. Тийм болохоор бууж өгөх болоогүй шүү.